халуусны одоо барилгын ажил хэдийн хүртэл одоо үргэлжлэх вэ? Өнөөдөр маргааш нөгөөдөр гэдэг ингэж явсаар байгаад бүтэн 3 4 жил болж байна шүү дээ. За төв халуустай холбоотой бас тийм хүндрэлүүд бас байгаа. Тухайн барилга байгууламжийг анх одоо тоог хэмжээнээс нь ахуулаад 100-ны хүчин чадал хүрэхгүй хүрч ийн гээд 2 3 сая одоо 3 дахь удаага 100-аа болно. 100-ны барилгаа дамсгаж байлгаад ашиглалтанд оруулах гэж үзэж байна. Тухайн 100-ны өргөдөл болон 100-ны хүчин чадалтай холбоотойгоор тухайн компани бидгээд ямар нэгэн төсвийн мөнгө санхүүжилтийн илүү нэмж болгоно гэсэн ойлголт байхгүй анх батлагдсан явгаар нь мөнгө төгрөгийн нөгөөд ажиллаа хүлээж авах тэм төлөвлөлт ажиллаж байна. Ховд аймагт одоо үйл ажиллагаа явуулж байгаа бас төрөлд ажиллаж байсан инженерийн өдөрөөс одоо бүрдсэн баг энэ халуусан дээр одоо алтаа дутагдал нь юу вэ нэгээд ингээ ажиллаж байсан энэ үедээ за гаргасан шийдвэр нь бол одоо энэ нүүрснийх нь одоо илчлэг нь таахгүй байна. Өөр одоо нүүрсээр одоо орлуулнаа. Ийм л хариу бид нар одоо эцсийн дүндээ гаргалаа гэжсэн. Одоо болохоор яхаараа 100 хол явчихдаг. Ерөнхийдөө бол тухайн 100-ны хүчин чадал нүүрсний илчлэгээс хамаарат бас болохгүй байна гэдэг үнэлэл гаргаж ирсэн. Тэгээ гаргаад бидгээд бас нүүрсээс сольж үзлээ, соёлоод бас өрн дөрөв дуушаа хамт явуултагаа саунтаа хамт явуулж үзлээ. Тэгсэн боловч тухайн 100-ны хүчин чадал үнэхээр хүрэлцэхгүй байна гэдэг үүднээс гүйцэтгэгч компани маань 100-аа дахиж шинжилт явуулж байгаа. 100-ны хувьд бол инженеруудын маань гаргасан одоо дүгнэлтээс бол бүхэл бүтэн нэг сумыг дангаар нь одоо халаах хүчин чадалтай өндөр одоо хүчин чадалтай 100 суурилуулсан байна. Энэ дээр бол асуудал үүсгэжсэн. Яагаад дахиад 100-ын ингээд шинжилгээр болоод байгаа юм бэ? Усыг усаар халаах, усыг уураар халаах гэдэг хоёр өөр ойлголт. Тэгэхээр одоо манай энэ югтэр бол усыг бол усаар халааж байгаа. Өмнө нь ямар 100 байсан юм? Өмнөх 100-ны уураар халаадаг байсан юм уу? Өмнөх 100хан болохоор дулаан тусдаа хэрэглээний албан тусдаа халааж ирсэн байхгүй юу? Одоо энэ удаад бол нэг 100-наас усаа гаргаад гаргасан уснаас дулаанаа аваад дулаанаасаа авч байгаа усаараа хэрэглээнийхээ усаа халааж байгаа ийм систем байна. Түүнээс энэ компани ажлаа хайчаа явуулсан бол бидгээд бас өөр арга хэмжээ байлаа. Хаяхгүй ямар нэгэн байдлаар гарч шийдэл гаргая энийг ашиглалтанд оруулах хэрэгтэй гэдэг үднээс явж байгаа учраас бидэнд одоо харж салтанд оруулъя гэж бас аж ахуйн нэгжид дарамтлаад авах бас боломж байхгүй л байна л да субъективд. Одоо энэ халуусны одоо 100 суурилуулалтын дээр зөвлөн туслахаар одоо ажиллаж байгаа мэргэжлийн инженерүүд байгаа юу? Ер нь бол аймаг орон нутгийн зүгээс байхгүй. Дандаа Улаанбаатар хотоос инженерүүд ирж ажиллаж байгаа. Тэгэхээр яг ашиглалтанд хүлээж авсны ард л гэдэг одоо ийм үр дүнтэй байна гэдэг асуудал ярина. Ашиглалтанд хүлээж авсны ард гэж та улсын комиссны ажиллаад ашиглалтанд хүлээгээд авсан шүү дээ. Гэхдээ улсын комисс бол ажилласан. Улсын комисс ажиллаад тухайн дүү шалаад халаалт нь халж байгаа бол саавнгаа тавьчих хэлэхгүйсэн. Ийм учраас одоо бидгээд бүрэн ашиглалтанд орсон тий бүрэн одоо дүүш болно саавн бүрэн ашигласан тохиолдолд одоо өвчлөлт авна гэдэг асуудлаар бидгээд хандад одоо хөтлөж авгүй. Цаашдаа бол бидгээд өмнө авсан тэр субъект бол хүчин төгөлд биш гэдэг утгаараа бидгээд одоо хүртэл мөнгө гаргаагүй байна. Үлдэгдэл мөнгө бол байгаа. Цаашдаа бидгээд энэ халуусны барилга 100 ашиглалтанд ороод ард иргэд ингээ хэрэгцээг хангаж дууссаны ард бид мөнгө гаргана.